30 гаруй жил ханилсан жаргаж явдаг 60 гаруй насны дээр тийм ээ ханиа хагалгааны шархан дээр нь зодож одоо гэмтлэгчүүлсэн тэр өвөөгийн одоо ухааныг бол одоо миний хувьд бол үнэхээр ойлгохгүй нэ. Тэгээ миний хувьд сая цагдаагийн хэлцээр болж хавцлагийн материалтай танилцчаад одоо гарч хэлж байна л. Тэгээ эндээс залуучуудаа хандаж юу гэж хэлэх гэсэн бэ гэхээр хүчирхийллийг ерөөсөө ер нь бол одоо төвчж болохгүй шүү. Тэ. Энэ асуудал одоогоос 30 гаруй жилийн өмнө болсон бөгөөд анх ханилан суугаад хүүхдтэй болсныхаа дараа зодож исэн байгаа. За тэр үед тэгээд аав ээжүүд нь одоо ярилцаад хүүхдүүдийн бодоод за тэгээд үргэлжлүүлэн амьдсан. Гэтэл энэ хүчирхийлэл 30 гаруй жил одоо үргэлжилсэн. Энэ хугацаанд сайхан том хүүгийнхаа чинь тийм ээ гарын хугалж байна. Сайхан охиныхоо одоо хамрыг хугалж байна. Тэгээ хамгийн сүлд нь одоо эхнэр нь 2 удаа хагалгаанд орсон. Яг тэр хагалгаанд орсон шархнууд дээр нь одоо цохиж зодож байна штэ. Ийм байж болох уу те? Гэхдээ эндээс юу хэлэх гэсэн хэрэг ерөөсөө л одоо хүчирхийллийг одоо хүүхнүүд нь битгий төвчээрээ зүгээр баха болчих баха хүүхдэд бодоод тэгээд яриад байдаг тэр чинь одоо буруу шүү. Өнөөдөр тэгээд насны эцэс 60 гаруй наснда ийм асуудал үүсээд тэр 7-8 настай зээн хүн цагдаа дуудааг бол өнөөдөр одоо энэ хорвоод байх уугүй юу гэдэг ийм асуудал дээр тулсан байж штэ. Инхээр бол хүчирхийлэлтэй бол эвлэж болохгүй шүү. Тэмцэж чараа л гэж би залуучуудаа хандаж хэлэх гэсэн юм аа.